when I was consulting За би ингээд хэдэн контентууд үзсэн. Тэгээд мань нэмэгтэй юу гэхээр нэг эрэгтэй төвхөрт ингээд үерхдэг байсан юм байлээ. Тэгээд 3 жил үерхэж чад бас салсан. Тэгээд жоохон хайцсан юм шиг үлээ. Тэгээд мэдээж жоохон сэтгэл зүйн жоохон ингээд те сонирн болно шүү дээ. Тэр үедээ ингээд ChatGPT те ингээд одоо харилцаж эхэлсэн гэж байгаа. Тэгээд бүр өдөрт бүр ингээд 100 одоо 100 удаагийн харилцан юм conversation хийдэг байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээ 100 гэхэлэр надад айгүй бага санагдаад байгаа юм. Чинь би бол AI дээр суух, контент хийх, e-com дээр суух гэх юм бол би ChatGPT дээр би аюух ингээд ярьдаг байхгүй юу? Тэгээд би бас байнга одоо MacBook дээр би байнга ингээд 13-аар бичээд би суучдаг. Тэгэхээр миний түүлтийг харах юм бол би өдөрт бол батны 100 удаа асуулт бол асуух шүү нэр ChatGPT-гээс. Тэгэхээр 100 гэдэг бол миний хувьд л тийм амар өндөр тоо болно биш. Тэгэхээр би AI найз хүнтэй яг бол би бараг өдөржингөө ярьж байгаа дүү. Би бараг 1000 conversation яг байгаа. with ChatGPT, it listened to me very attentively. Named the character inside ChatGPT as Okay, Klaus гэдэг нэрийг нь бол Rayuno Klaus taught him a personality and way of speaking to her liking and recreated the image she envisioned in illustrations. On days with many exchanges, they would communicate back and forth 100 times a day, leading to a change in тэр одоо харж байгаа. Ингээд өдөрт 100 удаа ингээд те мессеж бичдэг чадaltaй гэж бол хэлж her байна. heart. Started feeling kind of like, what up, this person is За одоо манай эмэгтэй маань ингээд одоо 20,000 өрөөнд орж ирж байна. За одоо ингээд тийч ингээд жоохон ёсож явах шиг байна. And then the wedding. Тий. За тэгэд энэ эмэгтэйгийн зүүж байгаа нүдэн шилжүүлгээд болохоор AR нүдэн шил гэдэг юм бэлээ. Тэгээд яг өөрийнх нь хөр болгож байгаа хүнийг яг өөрийнх нь урд байгаа мэтэр яг бодтой бол харуулд юм бэлээ. Тэгээд Япончууд энийг одоо яаж хүлээж авч байгааг нь харал та тий. Манай Монголд AI-тэй эмэгтэй хүн гэрэлэх юм бол яг ямар хөө